За авралын өдрийн төргий. Та бүхэн минь сайхан амарч байна уу? За 25 дугаар суваг телевиз танай тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид нар яг ажил дээрээс одоо ер нь бол ажлын цаг дууссан. Манайхан бол тараад явцсан. Одоо айл тондог бидний ажил бол яг одоо эхэлж байна. Тэгээд нэлээд орой болцсон байна. Одоо бид нар бол өнөөдөр нэг айлыг бол аль эрт сонгоцсон байгаа. Гэхдээ бол тэр айл руу очиж хононо гэж бол энэ тэр юм яриаггүй. Ер нь гэртээ байгаа юу? Байгаа гэсэн мэдээлэл нь бол авцсан. Энэ айл бол таахны нэвтрүүлэг очиод зочлоод ороход бол хэзээч татгалзахын аргагүй. Одоо татгалзаж чадахгүй бүр тийм нэгэн одоо айлыг бид бүхэн энэ удаагийнхаа дугаараар онцлон сонгож байгаа. Энэ ямар хүн байх вэ гэдэг их сонир шүү. Тэгээд бас таан тоногийн түүхэнд бас нэг тийм сонирхолтой дугаар болох болов гэж манай багийнхан бодож байна. За тэгээд хэдүүлээ одоо шууд хөдлөе. Цаг бас нэлээд орой болсон. Өнөөшөө төгжрэлж ихтэй байгаа бах. Олон тав хүүгээр шууд айл руу орох шаа. Явцгаа. Тэр жороо онгон хүлэгмээ ханцаардан дүүлээд байна уу та хахын душиг ихч мэд бүсгүй хонгорхон ашаараа дуудаад одоо яалтаа ирлээ те хов сайтайгаа илрээл тэгэл төгжрэл явсаар агаал ирлээ. Явсаар агаад иртэл бараг нэлээ орой болгоод айлдаа ирчлээ. Одоо бол бид нар энэ айл руу бол оцсных нэг кодыг мэднэ, давхрыг мэднэ, хаалгыг мэднэ. Ерөөс асуудал байхгүй одоо шууд яваад орон зай хэвдүүлээ. Тэгээд яг одоо яагаад бид нар их сайн мэдж байгаа вэ гэдгийг бас та бүхэн бас ороод мэдэх бах. Одоо энэ хаалга тогшдог хүний хаалгыг одоо тогшиндаа. Хөөе сайн байна уу? Аав нөө нөхөө байна. Аваад очиж. За сайн уу. Оо лингүүг аав. За юу таа нөгөө? Сайн байна. Сайхан амарч байна уу? За сайн байна уу? За өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань одоо гол дүр аль бие осоор хоногод ирж байгаа шүү. Одоо буцаачих юм шиг үстэй. Хонж болно үстэй. Одоо ерөөсөө ганц зөвшөөрөх хэрэгтэй юм биш. Тэгээ одоо арга байхгүй үстэй. Ганц зовлон гэж ойлгож байна асуулгүй. За тухал алдарт алтан дөрөгийн өнөөдөр хэдүүлээ одоо ирж хононо. Одоо зөвшөөрлөг албасаар автсан. Ингээд маа нэвтрүүлгийн баг хамт олон өнөөдөр танаа гэрүүлээ нэг гişүү. Тухал баярлалаа. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Одоо за орж байгаа юм сайхан. За тухтайхан шиг. Өнөөдөр хүнжиндөө хэдүүлээ. Ороод ир манай. Өндөр орцсон. За. Хэмбэ. Танаа тоны юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч. За 25 дугаар суваг телевизээр сувгаад тааруулсан үзэгч олондоо маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар бас онцлогтой дугаар болж байгаа. Учир юу гэх юм бол одоос 25 дугаар суваг телевизийн маань одоо ууган контентуудын нэг танаа тооны нэвтрүүлэг одоо бараг 20 жил рүүгээ төгөж яваа. Тийм их бол тасалж байгаа. Тийм. Одоо цөөн тооны контентуудын нэг шүү дээ те. Энэ нэвтрүүлгийн одоо нийт энэ үргэлжлэх хугацаанд бол нэг 6 орчим хөтлөгч солигдсон байдгийг. Тийм ээ? Тийм баг. Тийм. Би одоо 6 дахь нь багхгүй. Тэгээд энэ нэвтрүүлгийг хамгийн анх үзэгч олонд одоо бараг 17-8 жилийн өмнө одоо танаа тооны гэдэг нэвтрүүлэг гарч эхэлсэн түүхээс нь ахуулаад алтан дөрөв гэдэг хүн бол хөтлөж олонны хүртэл болгож за үүгээр нь дамжуулж одоо бас их олон сайхан хүмүүсийг олонд таниулж тийм ээ үзүүлж олон хүмүүсийн сайхан амьдрал ахуйтай одоо энэ бол цэвэр Монгол контент гэж бол бас одоо ойлгогддог шүү дээ тийм ээ. Ер нь бол альч дэлхийн улс оронд нэг тийм айл тоноод идэг. Тэгээд хонуулаад идэг айлч хаадын тийм ёс заншлын ч бас хаана идэг. За тэгээд энэ контентийг одоо за баярлаа. Одоо анхлан одоо хөтлсөн үзэгч олонд хүргэсэн алтан дөрөвгөндөө би бас хоны гэж бол бас нэлээд дээрээс бодоод зориод төлөвлөөд бас дотроо нэг санааныхаа мөх хорч чулуудсан байдаг гэдэг шиг. Ингээд явсаар байгаад одоо энэ жилийн энэ сайхан налгар намрын өдрөөр л одоо хийх учиртай байж тээ. Хөө. Тийм. Яг л би бол бодоод хардаад байна.
Юу гэж ер нь хоног хайл олдохгүй болгохгүй гарцаагүй юм уу алтан төрөө бариад байгаа юм. Ерөөс яг ч үгүй гэхгүй. Тэгэхээр ер нь л энэ л найдвартай байхгүй хаанаас юу гэж тэгвэл. Тэгээд өнөөдөр найзын доос зорж ирж байгаа юм аа. Тэгээд найз маань ч гэсэн бас одоо бидрийг сайхан хүлээж авлаа. Тэгээд ойрын сонь сайхан ярилцъя. За ойлоос нэвтрүүлгийнхаа үг түүхийг хуучлаа, дэлгээ тийм ээ. За одоо сүүлийн үеийн сонь сайхан юу байна? Ажил төрөл уран бүтээлийн сонь сайхан юу байна? За тэгэл одоо юу ярих юм мунтах вэ? Хөө тийм ээ. За тэгтээ яг одоо энэ бас идэр залуу настай бас түүх бас жоохон бага штэ. Ер нь бол яг дэх нүё урт удаан түүхтэй бууруулгуудыг бол ярих юм байхгүй. Гэхдээ яг ер нь ярих танд асуултаа байвал надад хариулт байх байх. Тийм ээ. Тэгээ алтан төрөө хайцсан бэ? Алтан төрөө юу хийж байгаа вэ? Алтан төрөө чи хөдөлдөг байсан одоо хаагуур юу хийж байгаа юм болоо гэж ер нь надаас бас нэлээдгүй хүмүүс асууж ирсэн шүү. Одоо тэр асуултын хариултыг одоо үзэгчтэй. Одоо өөрийнх нь биеэр одоо хөргийа. Одоо бол би Түргүү Creative Agency гээд за одоо production гэх юм уу студ те ажиллаулаад байж. Тэгээд яг уран бүтээл гэх юм бол одоо яг дурдаад хэлэх юм алга. За яг бидний тухай би тэгээд төсөл нэвтрүүлгийг бол нэлээд цуурлаа төслийг ихэд амжилттай ард нь гарсан. Яг тэр зорилго нь бол бид нар бол өөрсдийнхөө тухай ярих цаг болсон. Дандаа л бусдад буруутай юм шиг те урд хятадыг үзэн ятсан, Орсыг муулсан, эсвэл төр зэсг амуулсан, эднэртэй гомдсон. Ийм л байгаад байсан. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө тухай ярих болсон. Хот айлаараа, хөрш айлаараа өөрсдийнхөө тухай ярьж хамтдаа юу хийж чадах юм? Бид нар зүгээр хаашаа тэмүүлж болох юм гэдгийг илэрхийлэхийн тулд бидний тухай бид идэг төслөө хийгээд ер нь одоо ингээд дуусаад ард нь гарчаад ирж байна тий. Ард нь гарчаад ингээд байж байгаа. Тэгээд яг хуу нөгөө лизинг төлөх ёстой тий нийт залуучуудын дүр шүү дээ түүнээс тий юу гэдэг тий тэгээд хөвгүүд маань өсч томроод сургууль соёлд ороод ингээд байж байна. Тэгэхээр яг хуу ер нь бол нөгөө телевизийн контент л хийж байгаа. Гэхдээ одоо юу гэдэг сайн байцгааны үзэгчтэй гэж өөрөө урд нь гарах нь ер нь айгүй ховор болсон. Ер нь контентуудын ард ирэхэд бол ажиллаад байж байгаа. Одоо сайн байцгааны үзэгчтэй гэх нь даавар тий одоо төсөөлсөн байна. Яг үндэ төсөөлсөн байна. Гэхдээ одоо юу гэдэг өстой нөгөө уран бүтээлч юм уу сэтгүүлч гэхээр нэг оймс зарж үндэж чадахгүй юм шиг л. Ямар нэг юм бол борлуулж чадахгүй юм шиг үлээ гэж бодоод өөрийгөө голоод байгаа. Эхнэр маань бол чи одоо пэйж дээр олон дагагчтай явж хоёлоо гоё юм ийдэл гэдэг. За яах вэ наачаа сэтгэлж хоёлоо яах вэ гэд. Тэгэхээр юм байж байгаа. Инфлюенсер биш шүү. Тий. Тэгээд за одоо хамбул дөрүүлээ байна уу? Ер нь бол тавуулаа тийм ээ. Тий бид нар манай хамбул тавуулаа. Тий тэгээд охин маань Америкт сурж байгаа. Тэгээд чи манай охин чи ер нь юу сургуулаа төгсөөд өөрөө өглөө босч явж шалгалт өгөөд олон улс гадны сургууль шалгалт өгөөд 100% тэтгэлэг авсан. Тий. Тэгээд би 100% тэтгэлэг авчлаа яах юм бэ? Тэгэхээр эн чинь аав ээж хоёртой бол одоо юу гэдэг нэгдүгээрт Америкт болсоор л хийж чинь тийм. Хоёрдугаарт чинь баггүй төлбөрийг хоёр өөрөө одоо ингэ зохицуулчихж байгаа байхгүй. Тэгээд одоо бол тэндээ сургуульдаа сураад. Ямар мэрэгчлэр аль мууч аль хоттой? Вашингтон DC-д байгаа. Олон улсын худалдаа илүү юу хэлээ? Аав нар нэг юм шүү. Тий, улс төр судал тий. Олон улсын худалдаа байж байгаа. Одоо мастер аюугаар хийх бодолтойгоо мэдэхгүй байгаа. За. Гэхдээ яг жоох үд өгөөж магадгүй. Гэрээ санаатай Монгол очмоор ингээд дунд нь хоёр ирсэн. Одоо бүр ирэх маягтай юм болохоор хэрэггүй шүү. Ер нь л тий. Чиний өрөөний чинь ор морыг бүгдийг зарцсан. Чиний би байхгүй шүү. Яг нөгөө энд нийгэм маань жоохон юу байгаа болохоор охин хөхт ба жоохон сургууль соёлоо амжилттай дүүрэх нь чухал байх. Бид яг бидний нөгөө л уусаа хандлага шүү дээ. Охин хөхт юм байх тий. Тэгээ энэ хоёр тэгээд яг хуу. За тэгээ удаах хоёр нь болохоор банд. Тий, хоёр. Хоёулаа. Тий, хоёр хүү. Дундх нь одоо хэд дөрөнгө вэ? Одоо 7 дугаар анги. Одоо 7 дугаар анги. Баг нь одоо 3 дугаар анги юм уу? 3 дугаар анги. Яа. За хоёр аврагтай тэгж яагаад гоё танилцж тухта буу хаалнаа заа явуулаа. За тэгье. Гэр бүлийнх нь хүн. За наашаа сууч. Гэрлээ. За ажил сайн. Хаана адил чинь? за би өгн бол сэтгүүлч мэрэгчлээ. За би ярьч. Би хийх гэдэг юм гэж. Тэ сэтгүүлч мэрэгчлээ. Одоо entertainment manager. За
чиглэлээр ажилладаг. Нэг мэрэгчлээ юм шүү дээ манай ярьчлаа. Тийм шүү дээ. Одоо хооч багшин дээдэг төгссөн юм. Яаж явж байгаа танилцсан бэ? За дүмнэр тэртэй. Дуусч ажил мэрэгчлэрээ анх танилцчихсан. Ойтон байхаас биш үү? Ойтон биш ээ. Ажиллаараа анхныхаа ажлын хийж бүтээж. Тий, яг хоо манай ихнэр FM ирэхэд урд нь хөтлөгч хийдэг байсан. Хоолойг сонсвол ер нь тухайн юм сайн мэдэх байх. Энэ жоо дотн сонсдож магадгүй. Манай тийм үеийнхэн бол FM сонсдог. 101.7-гийн одоо жишээ хоолойны өнгөөр сайн мэдэх байх. Тэгээд радиогоос нь сүүл Kiss радиогод FM-д ирэхэд менежер ажилд ороод орсон байгаа юм. Тэгээд бас л завгууд яруу нарийн нэг цомог гэдэг. За үсэлцаагүй. Тань сонсч ирсэн. Тийм. Тэгээд бас л завгүй чи 2007 он баха тий 2007 он. Тэгээд би чи ирд юм уу? Тэгээд би чи намайг реклам тоглооч. Бас л завгүй CD-ийг реклам тоглооч. Та бол тэр үед одоо яг та тооны хөтлөөд эхэлсэн байсан. Шанстай байх. Тийм ээ. Нилээдгүй хэдэн жил явцсан байсан юу явах та. Тийм баг шээ. Одоо нөгөө танаа тооны төлөвлөгөөгийн төлөвлөгөө урцааны гадаа яг маргааш ойрчилж явах уу яахгүй юу? Тэр үед надад реклам тоглооч гэж. Тийм манайх нөгөө яруу найргийн бас завгүй цомгийг гаргаад тэгээ цомгийн рекламдаа хэнийг тоглоулах уу гэд бидэд нэлээ ярилцж байгаад. Тэгээ манай захирал одоо ерөөсөө яг л алтан дөрвөл хамгийн супер байна. Тухайн хүн одоо нэвтрүүлгээрээ танигдчих байгаа юм чинь тий. Алтан дөрвөл олж уулзъя гэл. Тэгэл захиралтайгаа анх очиж уулзчихлаа. Тий тэгээд тухайн үед би ч одоо бодоод 400 сая краш байлаа шүү дээ. Яа. Тэгээс аатай шүү дээ. Крашаа аваад суучдаг гэдэг чинь. Аюултай шүү дээ. Тэгээд тухайн үед чинь бас л загус CD тэр реклам тоглоод би чи юу лээ бас тухайн үед 400 сая төгрөг мөр авсан. 400 санаад байна. Яг зөвөр юм зүгээр 100-аатай л яриул. Тэр чи бас өөр мөнгө багш. Тийм биш. Тэр үеийн 400 мянга ч юм бол бас өндөр ханштай шүү. Санаж байна. Надаас ч аягүй их авсан шүү. Анх уулзах тарда ч бас намайг маш сайн мэдчихсэн шүү дээ. Тий. FM-ээр нь тий. Тий. Аха 100 тэр үед чи FM-тэй байлаа. FM-ууд чинь бас тэгээд яг үндэ бас аягүй брэнд болдог байсан шүү дээ. Тий. Тийм нэвтрүүлэг. Тий манай 101.7 ч бас тэр үед. Бас манлайлж байлаа. За тэр үеэс тэгээд одоо амьдралынхаа замыг холбож одоо тэгээд 3 сайхан хүүхэдтэй. Тийм ээ. Одоо бол бас яг мэрэгчлэрээ л ажиллаж байгаа юм байна шүү дээ, тий? Бас яг сэтгүүлчийн урлагийн чиглэлээр. Тийм байна. Одоо ааги чи ер нь одоо өөрөө бол хот их шүү дээ, тий? Хот их аль хаяг хөл. Би 32-ын тойрогт 3 бол төрс өссөн. Өө мэг гол өмтөн дээр өссөн. Айлын отгоо хүүхдийнх нь ач. Одоо өвгөх ач. Ааха. Өө мэтэр өссөн. Тэгээд 6-наас хүртлээ тэнд байж байгаа. 13 дугаар хороол анх байгуулагдаад. Аха. Тэгээд 89 оны сүүлээр баригдаад тэгээд 13 дугаар ороод 84 дугаар сургуульд 10 жилийн дугаар ангид орсон. Тэгээд 8 дугаар анги хүртлээр сураад тэгээд Мосийн хэлвчээр гүнзгийрүүлсэн лицейд ороод Мосийн лицейд төгсөөд тэгээд Хүмүүлгийн ухааны сургуулийн сэтгүүл зай ангид хэлсэж ороод тэгжил явс. Тэгээд оюутны ширээний араас 25-д орсон. Тийм л ажлын гараа маш товчхондоо бол ерөөсөө маш товчхондоо л юм. Ээж аав нь өвөө юм аль нутгийн юм уу? Манай өвөө бол Булган аймгийн бүр хангаас юм байна. Өвөө юм уу? Тэр би Булганы хүн гэж явахаар. Ээжийн талынх бол Өөрөнгө аймгийн Баянгол сум хүмүүс байгаа. Тийм. Тэгээд би бол өөрөө цэврээ хотод төрсөн. Гэтэ урд нь жоохон тоож моодгүй байсан. Нөгөө Булганы нөгөө сумын момынхны нэг цагаан сарын золголт энэ төр болдог шүү дээ. Аха. Тэгээд би наадахж очихгүй гэл яг нөгөө зурт мөрхтөр ингээ гараад тахлаар чинь имэм шиг дагуулж явахыг бодсон шүү дээ. Одоо ингээ хүүгээр одоо тийм чинь бол миний хүү авахгүй юу гэх гээд шүү дээ. Аха. Гэ тэгэл би ч одоо шал буруул байсан бохоггүй. Гүйг одоо би тэр хөдөөний хүмүүс төр очиж мэдгүй хүмүүс төр очиж яах юм гэхээр одоо чи манай имээ бол айгүй айхтарлажсэн байхгүй. За алтан төрөө миний хөө одоо тэгээд хиний үр удам хиний их хатуулж хиний шээсээ бити мартаарай гэж хэлжсэн. Тэгээд одоо бол тэр чи одоо ингээ өвөө эмээр маань ингээ бүгд ингээ тэнгэр бурхан болсон байна. Тэгээд одоо бол жилдээ бол заавал очиж байна. Өвөө эм хоёр маань чинь тэнд Булганы бүр хангаан Шарын далаа гэдэг газар нутгалж байгаа. Тэнд өвөө эмээг нутгалуулсан. Тэгээд жилдээ бол одоо хоёр хүүгээ дагуулад очиод явуулсан. Өвөө эмээ дээрээ нүрчиг. Ямар ч байсан. Тий. Би өөрөө нөгөө хүүхд байхдаа бүрэн ихнийгээ сайн тэрхүү газар орны мэдлэгч буу утайсан байна. Одоо бол яг нөгөө энэ хоёрын өвөөтэй зүг жилдээ нэг бүр рүү очиж байна.
одоо чи илүү ингээд нухчаанд ороод байна шүү дээ тий. Амьдралын одоо нуруунд дээр үүрэх одоо хүүхдийн хариуцлага. Тэгэхээр тэд нар тэрэ очиж нэг 5 үг солимоор санагдаачих шээ. Тэрний илүү бас надад илүү давмгаалгаад тах шүү. Яг очоод хажууд нь суугаад нэг халуун сувтай цайтай очиод нэг хажууд нь суугаад нэг цай уугаад яг тэд нартайгаа ярихээс илүү өөртөө яриад байгаа ч юм шиг тий. Ер нь тэр боломжийг өөртөө өгч юм. Тэр л тэгэлээ насных л бодох юм. Тэгэл дасвал эдрэг гоё нас. Залуу байхад ерөөсөө тийм бодгоос одоо ингээд миний төсөв дээр чи пар ирдээ одоо 9 сарын 15-нд. Өөрөдөө саяхан. Эдэр сайхан 40 хүрж штэ одоо тэгээд сайхан настай байна. Би нэг амар төрсөн болохоор алтан төр үүдэн гэртэй байгаа. Яг л одоо яг 9 сарын 15-нд. Яг жиг ургацын ярил байгаа штэ амжирсан. Тий. Манай аавын том ах, манай аав ах маань нөгөө төрийн шагналт соёлын хэвцэлд хүүхдийн цогц жамбын тач тонд байсан. Тэгээ яг тэр нөгөө 84 онд чи ер нь бол амар онцгой ургац хураасан жил байсан юм л. За. Яг хүмүүс яриад байсан тэр ургацаа хураасан багтааж чадахгүй нь стадион манай сурын банк дээр бүгдийг оруулж ирсэн юм. Бүр. Тэгэд манай дондоо пионер үнэн сонь эрхлэгч байсан. Тэгээд орон нутгад томилолтой явж байгаа. Тэгээ юу яасан бэ? Тэгээд тэгээс Ганбаатар ихнэр төрсөн үү гэд. Төрсөө гэсэн яасан хүү. Тэгсэн алтан дөрөв шүү. Бүр тэгэд өгч байгаа юм. Тий. 9 сарын 10. Тэгээд 9 сарын 15 нөгөө ургац хураах нөгөө юуны тууц ажилтдаг. Бүр онцгой. Зүг. Тэгээд алтан дөрөв. Ер нь манай аав дач дондгох маань ер нь одоо бол танад явж байгаа да сайхан амраарай, тавтанаасаараа өглөөний тэр дуу мо бүгдийнх нь үгийг бичсэн одоо. Одоо хүүхдийн ирэхэд бүхэл дууг л тийш нэрээ. Би ч юм бол яг тань мэнийг бодвол би ч одоо өөрийн гэсэн нэрэн дээрээ дуутай тэр тийм байхаа. Өглөөний хөглөө энэ тэр дасаа шүүрээ авраг дуудах би ч бас өөрийн гэсэн дуутай байгаад байна шүү дээ. Тийм байхаа. Тий. За таныг бол хүмүүс тойр цухтаагаал бэргээл те. Тэгэл таран шанд чонжоох шиг энэ тентхийн одоо имлэг домлог 9 шидийн юмар л явж исэн үе шүү дээ те. Тэгэд ер нь одоо яс нэрээ одоо ингээд эргээ бодоход яг үнэхээр нэг юм бас чанга үе байсан шүү ч юм эсвэл тэр үнэхээр нэг юм дурсамжтай үе байсан шүү. Их тийм дурсамжууд бол одоо тодлоо бастай. Тий яг тод зөндөл байна. Гэхдээ яг ер нь яг зөвхөн ерхий сайдаас таран шанд тонлоо. Тэгээ хотын дараагаас 70 давхарт бужтай бөөр зэрэгцээ амьдарч байгаа айлд чонлоо. Тэгээ яг ер нь бол хэцүү зүйлүүд олон байсан ч тэр нэг гэр бүл тарашаанд байгаа гэр бүл ч гэсэн тэгээ өөрийн гэсэн бас нөхцөл мөрөөдөлтэй бас ажаарл байгаа л байхгүй. Гэхдээ харахад хэцүү л дээ хэцүү. Ямар ч нэг өгөөдөхөр л гэсэн юм. Зүгээр л өгчөөр байсан шүү дээ. Тийм байна. Тийм. Бас та хоёр байх шүү. Тийм байна. Тийм байна. Энэ цагаан малгай өмс чинь бий байна. Мөн үү? Барсыг санаж урж гэр. Одоо за би бас тэрнээс чийжлэхгүй. Би явах уу? Гэхдээ та ардчлаа арчлаа унш. За. Испаяр Б Барс. 1962 он Жаргатын зүслэн. Фотог дулмаа гэж байгаа шүү. Ээж авсан ба шүү дээ. Ээж явсан. Ээж чинь одоо баг залуудаа их зураг авдаг байсан юм. Тий. Та бас ингээл уугаад тийм шүү дээ. Тий. Их нартаа жимсэн гэж юм. Тий. Ингээл уугаад тахлаар эрүүл хөвгт гарах байгаа та юу гэж бодож байна? Үгүй эрүүл хөвгт гарахгүй би нодлон бас манай агуу жирэмсэн болсон юм. За. Тэгээд за би хүүхд болчлоо тий. Хүүхд очлоо. Би хүүхдтэй болгондоо гэд баярлаад гүйж явсан чинь нөгөө хүүхд нь амьгүй гарсан. Хөгжилтэй явдал гэхэлэр би сайн мэдэхгүй. Ямар ч зүгээр нэг айл бол хоноолохгүй бол буцаагаал гаргацсан. Ер нь бүр тийм тохиолдол байсан юм. Үлзий торооллын тэнд. Зөө. Хүмүүс Ёо чи гэж явуулсан юм. Бодомжон дараа нөхөр нь оо манай хол үлзий тороол гэсэн. Өө хамаагүй тийч хамаагүй би яв. Яв.
Дагаа явчаад очоо сайхан цай уугаа байж ахгүй юу? Урмурга аваад ахын хобби мобби ярьсан суужсан. Тэд нар ороод ирэхгүй юу? Юу вэ? Та нар явцгаа хөөе. Ээлээ. Чи би ингээ хонох гэдэг гуугаад идэг. Тийм багч юу хөөе? Юу дураараа энэ танаа. Юу дураараа энэ ч одоо. Чи ч одоо юу ачин юу дагуулаад ирсэн. Юу хогоо болгосон дагаад гэсэн. Манай явал наатах одоо гэж. Тэгээд нөгөө ачаа мэдээ чинь тэгээд хөөгдөд гарч байгаа шүү дээ чи. Хөөгдөж харсан түүх бол бас гоё юм байна. Тэгээ үлзээтэд нөгөө чинь унаа байхгүй. Арай өвл байгаагүй дээ. Өвл байгаагүй маа. Гэтэ их сэрүүн байсан. Ер нь хаврын тэр нь хасахтай үйч байсан лөө. Тэгээд машин гар өргөөд машин гар өргөсөн чинь портер зогсоод портерийн кабинд хойлооч хийж аваад дотор орж ирсэн дээ. Яа. Гэтэ гоё. Энд чинь гоё юм байгаа. Одоо чи ийм сайхан микрофон дээр байхгүй лээ шүү дээ. Тийм шүү дээ. Хөрхийн нөгөө том хар ганжангаа барайл тий. Ганжангаа барайл үзэл нөгөө кам операторээс холдож болохгүй тий. Тэгээд хоолгоод нөгөө татна. Тэгээд ихэндээ бол хүмүүс ингээ гайхаж махад байдаг гэсэн. Юу тэгэн чи. Тэгээд ш тэр үед чи одоо шиг юм ямар сошиал зарим хөгжсөн байсан. Буруугаар ойлгож болгоод юу тоглоод энэ чи юм тэр гэж юм. Тэгээд таны энэ гайхаж махад. Тэгээд зогтож мөхтаад энэ төр байдаг гэсэн. Сүүлрэг бол ерөөхдөө аюу таатай болсон. Нэвтрүүлэг хүмүүс үзээд. Тэгээд хон ингээл баг эхний 2 3 хүнээс хөл баг 2 3 дахь нь хоны тэгээд чигээл. Мудаа игээл аваа юмштай. Энэ нэвтрүүлгийн ерөн санаачлал бол халтаахаас гарсан гэдэг тий. Гэхдээ эн чи юу? Та 21 эфирийн хариуцлага жижүүр байдаг шүү дээ. За. Халтаахны хариуцлага жижүүр байсан. За. Тэгээд VC үйл сэрүүр явсан нэг орой жисэн чинь нааш ороод ир төмсөн толгойтой гэдэг. Хүнийг ер нь нэг тийм сайхан дуудахгүй шүү дээ. Сайхан дуудахгүй шүү дээ. Намайг төмсөн толгойтой л гин. Тэгээд өрөөндөө оруулаад тэгээд одоо хоёул ер нь ямар юм хийх вэ? Чи ер нь юм хиймээр. Телевизд ороод ингээ 2 жил орчин болчлоо тэ 25. Гэхдээ би ер нь зүгээр ярьсараа л дагнуураа. Гэтэ би студид сууж ярьслах юмэр байна. Аха. Тэгээд ямар байна? Гэхдээ би зүгээр ахуйнд нь очиод ярьслах юм л яах вэ таа. Гэрт нь очиод ч юм уу. Гэхдээ тэгвэл чи хончооч тэгвэл бүр. Бүр хонч. Ийм шиг хүрэхгүй чи яа. Батид. Гэлийн хамтын юм. Гэж яриад алтаах баяжуулаад. Аха. Тийм. Гэж яриад л ерөөсөө гэж яриад ерөөхдөө бараг нөгөөдрөмжлөг годомжид гарсан чинь хагархаа тамиргээд сансарч татман байсныг авахгүй таасан. Тэгээд одоо бас ингээд энэ нэвтрүүлэг маань чи одоо ингээд маш олон жил үзэгчдтэй ингээд хамт байгаад олон сайхан айлуудыг хүмүүст үзүүлж таниулаад олон сайхан түүх бүтээгээд ингээд явж гин гэдэг өөрөө бас тийм сайхан буйны мөртэй юм да. Тийм ээ. Тий, яг хоо гэрэлтэй цавхны цаан тий асуудалж байгаа, ажиглаж байгаа. Аль аль нь л байгаа. Энийг хуваалцаад ярина л гэдэг хамгийн сайхан. Хийсэн хүний хажуудад юм хийгээгүй. Гэтэ ерөн зураас хийгүүний хажуудаас хийцэн чи заримдаа YouTube руу орохоор ингээд хөөр ажиллаа шүү дээ. Өө би чинь энэ айл тонсон ш нэрээ тэ гэж бас бодогдтыг. Тэгэж шүү. Би чинь ийм бас нэвтрүүлэг хийжсэн юм байна шүү дээ бас бодогдтыг. 7 жил явлаа те. Би ер нь бол 6 оноос 8 он хүртэл явсан. Тэр ихэвчлэн яваад тэгээд 12 онд дахиж очиод 16 онд очсон. Ерөөсөө хэвлэл мэдээллийн салбараас холдоогүй. 7 хоног тутмын тойл сони ерхий эрхлэгчээр 2 жил ажилласан. Сони эрх хөдөлж аваад. Тэгээд цаасан дээр сони бас үлдэн үнэхээр ялагдсан л да. Тий. Тэгээд шууд үеэд нэвтрүүлгийн албаны алба хариуцчихсэн. Тэгэл ерхийд бол юу байсан дөө. Тэгэл ер нь өөрийнхөө студийг байгуулаад тэгээд нэг хэсэг үзэж ин даа одоо. Тий, гэртээгээ танилцаад хүүхдүүд нэг жоохон танилцчих. Тэг уу. Дэх үү? Хоол гарт. Энэ хотгондоо ер нь ороод удаж байгаа юм. Энд чи баяр зүрх дүрхт ордог лөө? Баян зүрх дүрхт ордог. Энд ерөөхдөө бол эхнэр бит хоёр ер нь танилцаад учир начраа ойлголцоод амьдралын замд ингээ ер нь хамтдаа явах юм уу гэдгээ шийдээд. Тэгээд л ерөөхдөө бол энэ байранд орсон. Анх бол ганц хоёр юу нэг зургт мөрөгт авлуу. Тэгээд тэрнийхээ хайрцаг майрцаг энэ цонх мохон дээрээ тавьж эхлээл. Баны өрөөнд тойл аваад өглөө ажлын хурайланд тойлноор уцанраа өсөгөр аваад гэр тойл идэв. Хамгийн ихний авсан юм тойл. Тэгээд тойлны хайрцагаа энэ цонх мохон дээрээ тавиал. Хийжэл хэлжсэн. Ерөөсөө айл бол анхны гадламтай бадралсан яг л. Тий, ерөөсөө тэр. Эсвэл тэндэл байгаа юм. Ерөөсөө эндэл байгаа. Тэгээд бүтэж одоо 13 жил ханилж. Тийм байна. За гэртээгээ танилцсан. Аврагууд бас өрөө мөрөөгөө танилцуулсан тийм үстэй. Окей. Босгоо. За тэг.
Энэ зурагч нь хин юм байна. Зурсан зураг юм уу те? Тий. Сайхан жаргал гэдэг зураач. Энэ ногоон морьт гэдэг булганы бүр хангай сумын гэдэг хайрхан. За. Тий, манай өвөө бол одоо тухайн 1914 онд төрсөн. Төшөөт ханга аймгийн зүүн бүний өгшөө гэж. Одоо бол булганы бүр хангай сумын харьяат хүн. Тэр нутагт байдаг ногоон морьт гэдэг хайрхан. Бид нар ч нөгөө шинэ зүүн гараад овгоос олсон шүү дээ. Бүгд өөрөө барчхан чаваад юу чаваад нэг хяад маад гэтрэл аваад ирсэн. Яг тийм. Манай ах бол ногоон морьт өгтөө. Яа манай өвөөгийн төрсөн газар. Тэгэхээр одоо би бол ногоон морьт өгтөө байх нь байна. Тийм байна. Миний хүүхдүүдээс ногоон морьт өгтөө байх нь байна. Тэгээд манай өвөө бол яг хоо тухайн үед бол алдартай нөгөө уурах уяач адууч хүн байсан. Тэгээд жин тэгдэг тийм хүн байсан. Тэгээд их нуусан харуулдаг. Яа тийм? Нуусан харуулдаг байсан. Би бас 10 жил нуусан харуулсан. Хүүхд байхаас. Энэ шиг байхаас эхлээд нуусан харуулсан. Тийм. Наадамдын дөрөвдүрээр нь орж ирсэн. Хай яа. Тийм. Мэргэн байх. Тийм. Манай хүүхдээ хүүхдийн сурын спортод их хүнтэй өвнөр орсон. Тэгээд 80 нас хүртэл яг бурхан болтлоо юм уу? Сур харсан. Зөө. Хүүхдийн спортод. Яг өөрөө нуусан буралдаг гэсэн. Одоо яг өөрөө киноны үн сайн мэдж байгаа. Монтацсан хатан мөхтгөрийн хүчин дор кинонуудыг бүх одоо нуусан урсан. Манай за. Тийм л хүн ба. Тийм хүний удам би. Тийм байна. Ногоо морь. Харин яг морь шиг би яг татаж хаагд хагдаар ингэ ургацсан. Тэгээ хүн бол янз бүрийн хідэн морьгоог бол тоолоо л хэдий. Тийм. Хүн бол янз бүрийн зүгээр хараад нэг ингээл хоёр тэснээ энд нэг байгаа юм шиг удаан харахаар ингээл 6 болоод ээж хоёр хүүтэйгээ. Тий. Хүний нөгөө хараар зурдаг хүн нэрд нэг зүгээр зурсан. Суулсан зураг. За одоо энэ тэрүүгээр одоо их явсан цуглуулга сүмнэр бол одоо аагийн гарал зөндөө өстэй. За ер нь их тийм ховорхон. Яг би өөрөө нэг тийм цуглуулад дөө хинэггүй талдаа яг ийм юм дээр. Яг миний хэлэх сонирхолтой юм. Би нэг Кенэс өмнөсөд яваад Кенэд амжчихсан. Кенэс авсан. Энэ гой санагдав. Энэ зүгээр явахтай юм. Зүгээр л юм чээж юм дээр. Яг энийг харахаар судаан санагдаад байгаа байхгүй. Тасгал орж ирлээ. Яг энийг зүгээр энэ их зугаатай. За миний надад өгүүлж байгаа хүмүүс байна тийм үү? За. Тэгээ энэ одоо алтан төрөө авахтай сорхон гэж. Нохоо нэм тавчрах гэж. Манайхны нэм тавчрахтай. За, одоо тэгээд авраг хайцгаа. Аврагыг нэг сургалтанд өгсөн. Тэр чинь одоо ингээд нэг нас үрж байна. Дийлдэхэ байж байна. Угсаа характертай нохоо. Намарчаа сайхан уу? Байсах. Яг хүн нэг эд хөрөнгөө гайхуулт юм билээ. Надад ганц эд хөрөнгө энэ байна. За. Үр юм байхгүй. Энэ би надад зориулж үл хийсэн. Их хатын жлоо гэдэг нэг зал ариун болдог залуу. Энэ ингээд тариан төрөйтэй байгаа, алтан төрөйтэй. Тэгээ алтан нартай. Тэгээ хөтлөгөө хоёр морьтой хол давхаар юм. Надад бас хөргөсөн шүү дээ. Тэгсэн үү? Тийм шүү дээ. Хатамжлоо тий. Ариун болдог. Миний нүдэн дээр өмдөх гарчаад байгаа шүү. Зүгээр хит хоног итгэдэг би бас музыкчтай байх гол. За гэр бүлийн зураг Америктоо том охоо. Тий. Энэ бас залуу байсан шүү дээ. Ануу үжин. Одоо яачаад байгаа юм бэ гэж. Их залуу байсан шүү дээ. Баг байхгүй байсан. Одоо юун зураг авахулчаад угаалгаж амжихгүй байгаа юм. Бид тав охиныг ирэхэд төрүүчд охиныг ирэхэд нэг ирснийхээ тавал авахулсан. Энд чинь тэрийг ухаалгаж амждаг. Тиймэрхүү. Тэгэд манай нөхөр бол энэ бие үстэй л гэдэг. Тэгин шүү дээ. Тий. Одоо л яг тий. Тэгэхээр одоо бол тийм ээ л гэж байгаа тий. Одоо бол ойлгож байгаа л да агаа тий. Энэ агаагаа мэдж байгаа. Тийм байна. За ингээл болж байгаа да яг уу. Яг уу идэх бахтар биш. Ер нь бол одоо тий. Би бол ер нь зүгээр яг тэнгэр мөрхөө өвөө юм гэж шигшвддэг. Тийм л хүн. За энэ зураг хоёр өвөө юу? Гайн миний ямар ч ихтэй зураг. Энэ манай өвөө. За Аржагийн жамп. За энэ малж гэдэг хүн манай өвөө яах. За энэ бол 1937 онд хэлсээр хэлмэгдсэн батлан хамгаалахын жанжаа штабын дарга хүн байсан. Маш том хүн. Одоо анхны 14-ийг буудуулсан. Одоо сонгон буудуулсан. Одоо тэ алдартай. Хоёрын амьд энэ малжийг хамгийн сүүлд буутсан. Тэгээ би хэлс эргээр хүж байна. Та нар бол өмнө хүлээх цаг ирнэ гэд бодвол хамгийн сүүлд үгээ хэлээд тэгээ манай нэрийг хоёр буудсан гэж ярьдаг. Манай өвөгийн төрсөн ах. Тэгэхээр одоо бол одоо их манай гэр бүл яг тэр нөгөө хомголон устгасан те геноцид те үндэснэр нь устгасан маш ихээр устгасан энэ үеийн бас нэг тийм
хохрогч юм уу тийм хашуун түүхэлтэй бас нэг бараас өдөр танай гэр бүлийг дайраал өнгөрсөн юм биш. Тий, одоо тэгээд энэ одоо мэдж байгаа бол анхны 14 буудулсан. Одоо энэ анхны гэхлээр манай одоо Алтай ах ба шүү дээ. Аа. Алтай ахын одоо өвөө мөрдийн дүү ядам сургаж хүн биш ч тийм агуу юм байна. Тэр хэдтэй чинь цуг буудулсан л юм байхгүй. Тэгэхээр нөгөө илүүдүүлэлтийн өдөр нөгөө сонгоныдэнд очиж хүндэтгэл илэрхийлэхэд бол бид нар Алтай ах бид нар одоо цуг таардаг байсан юм. Заримдаа ингэж энэний хажуугаар ингэ явахаар аа над их тийм юу романтик юм ярих юм тэгвэл яг тийм хүнд юм. Гэтэл яг ерөн зөв ихний хүүхэд яаж явах хэрэгтэй гэдгийг өвлж мэдчих хэрэгтэй гэж боддог. Гэтэ би бас хэрвээ бодвол энэ ханд ч юм нэг гоё цэцэгний зураг тавьмаар байгаа тийм. Тэгээд тэгээ хоёр инээрээр ингэж яг ингэж гарах хэрэгтэй юм шиг. Тэгээ байх хэрэгтэй юм шиг байна. За яг энэ хүний тэгэлгүй байх хэрэгтэй. За байлгүй байх тий. Энийг бол одоо айл өрөх бүр ерөн шилэн бол их сайхан тавьдаг болж залдаг болоод байгаа. Хуур одоо ялангуяа эзэн бүгдийн хөргийг бол тий. Аюусаа. Тий. Энэ бол зөвлөлтөө. За хэн блэ? Тэнгэр. Яа, ямар гоё нэртэй юм бэ? Чамд Ханга. Яа, за Ханга Тэнгэр. Тэнгэр одоо хэдгээр ингэнэ? Одоо 7. Аль сургуульд явж байна? Санд сургуулийн 7 дугаар анги. За. Ханга болохоор Санд сургууль уу бас? Гэгээ сургууль юм уу? Тэгэхээр та хоёр сургууль ойрхон уу? Ойрхон, яг хажууд. Яг зэрэгэлдээ юм уу те? Зэрэгэлдээ болохоор чи ер нь Тэнгэр дүүг аваа явчихна. Онд сурж гин үү? За чи ер нь ямар сонирхолтой хоббитэй юм? Хөөл бөмбөг тоглох дуртай. Биш үү? Сакс тоглох дуртай гэдэг. Та наав тэндээс шипи өгöd ш чам. Саксанд бол бас мундаг дуртай юу? За мундаг. Агаа одоо ямар хоббитэй вэ? Сакс спортоор. Спортороос явж гин үү те? За саксанд явдаг. За одоо тэгээ танаас хамтынхан чи одоо математиктэй амар өстэй. Энэ 3-9-3 бөмбөг, гарын үсгтэй бөмбөг шүү дээ. Өөрөөсөө дийлгэлж ирсэн. 3-9-3-ны анандын гарын үсгтэй юм уу? Тийм. Дээдлийнх нь хэнийх юм бэ? Үлзий орш. Үлзийг юм уу? Яа. Инхуатрийнхоо. Оо за. Зин чи өстэй. 6 сарын эхийн үеэр ингээд Монголд дэлхийн грант болсон. За. Тэгээд ээж дүү бид гурав үзье. За. Тэгж жагаад хожигдоод Нидерланд илүү юунд хожигдоод. Тэнгүүтээ инхуатр бол нөө ялан хожигдсан чамд байдаг фэнүүстэй баярлаа гэд. Тэнгүүтээ аль салаараа бөмбөгөө шидхүүгээд. Тэнгүүтээ бөмбөгөө шидээд тэнгүүтээ манай салаан дээрээ би бариад авсан. Бүр тэгж ёндорж авсан юм уу те? Оо за. За Тэнгэр Ханга гэж юм хоёр мундаг залуу байна да. Хоёлоо одоо Тэнгэр бол одоо дүүгээ хамгийн сайн харддаг Хангагийн гол асаргач. Ана хэм блэ? Ана ужин. Тий. Яг нөгөө эцэг Тэнгэр ээж газар гэдэг тий. Яг тийм утгаараа Тэнгэр. За тэгэд ингээл болоо. Манай хааш тоо. Окей. За гэрээ танилцуулсан баярлалаа. Хоол болцсон байна. Хоол тийм яг тулцсан байна. За суугаад үл. За бас гал аваад тэгэхэд бууз хийчихье тий бүгдээрээ. Манайч нэг. Ер нь жоохон монголч юм ингээл хоол иддэг хүмүүс. Тийм байна. Гинт нөгөө айл дээр хэлэлгүй давхиж орж ирээд хоол унд дээр жоохон төрөө авахчлаа та. Яг хийх хэрэг гараад. Тэг нэмж хийхээс гадна юу вэ? Яг тэ үний хэлэх нөгөө монтаж энэ байдаг болохоор тий. Бас жоохон яснаас одоо арга хэмжээ авлаа шүү дээ. Одоо сая дэлгүр гүйлээ шүү дээ одоо бас. Гинт сая бол бас юм шүү дээ. Тий гинт сая бас ихнэр бас гүйж гарч жимсэнд гарлаа бас одоо нэр нүрээ бодъё гэж нь одоо ерөөсөө. Сайхан ба. За хан дөрөв би ялна яах. За ер нь тэр махсаг айлтай. Бас махсаг. Бас иднэс. Тий ер нь заавал яс чанжээж л гараагүй. Яс чанжээж гэр хоолдгоо. Яс чанжээж шүү дээ. Тэгээд махан аягүй дуртай. Махын сайн идэнэ. Би ер нь боддог. Энд гадуур ингээ явахаар рестораны хоол ер нь ихтэй би хавах иддэг. Гэтэ рестораны хоол гэх юм бол яг рестораны хоолыг л идэх гэж боддог. Түүнээс ресторан оронгуудаа цовь идээд байдгүй. Гэхдээ тэрийг хийж идэнэ. Ресторанд оруулгын рестораны хоолыг идэх хэрэгтэй. Аавын хоол дуртай, ээжийн хоол дуртай. Аль. Энэ гоё хийдэг. Аав бол гулаш мулаш гоё хийн. Ээж бол цөв мөв гоё.
Ой тий. Өөр өөрсдийн онцлогтой явах тий. Байна. Тий. Агуулс галтуур болсон гэж яваад орчихно. Асуудал байхгүй. Яг манай гэрийн хөдөлмөрийн хуваар бол чи шалаа ирчин би ингэн гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ би ер нь арт юм тий. Тэг арттай лавшаа. Тийм байна. Ойр гэдэг болгооч. Хүүхэд бол ерөөсөө би бол бодоод идэв. Хүүхэд бол ерөөсөө өвдөхгүй баг. Хоосоо идэж ах сэтгэл ам байдаг юм. Тэгтээ жоохон баахтын тэгтээ их багад идэв шүү дээ хүүхэд ч юм. Тийм. Хүүхэд бол тэгээ томрохоор яг шүү л. Одоо юу л нэг хөргөчөнд ер нь юм тогтгоо байцаад ер нь нэг хамтж бодхоо байцаад. Тийм авж байгаа нэг махны хязгаар чи ер нь бол нэг урд нь 7 өдрөө даадаг гэсэн хэмжээний мах чи ягж 7 хоногт хөрөхгүй өнтер байгаа. Тийм ээ. Манай нэвтрүүлгийн ивент гэж 5 минут ажиллаж байгаа. Тийм үү? 5 минутын маань дахилтаа аягч явж байгаа шээ. Энд гангар шаацсан ч явж байгаа шиг. За сайхан холцоо. Сайхан боллоо. Тийм. Яг хүмүүс өөрсдөө нөгөө манай ихнэр яасан байна бас. Түргэн аваад баяраар чичүү. Баяраар гаргадаг жижиг хэрэглүүдээ гаргаж ирсэн байна. Зочин ирсэн гэдэг. Тий. Түүнээс ш одоо манитийн аягуул наадалч юм байна. Уул байна л да. Тий. Тэгвэл одоо хэрэг хэрдэг айл. Баг. Ер нь бол баг. Тэглэж байгаа юм хот яах вэ? Би өөр хангах. Манай ээж хангах тийм бас. 10 жилийн тэнд төгссөн. Тэгсэн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатар тэрэд одоо удаж байна да. За шилжээс доор тарим амсаагүй идээгүү. Манай хүү шүлтэй олон дуртай. Тэгэхээр өөр мах чанаа шүлэн дээр нь будаа лавшаа өдр хийж идэх дуртай. Маань хурч гэсэн юм лавшаа л гэдэг. Ямар болыг хөхөр сайхан яс чана мах чана л гэдэг. Гол нь өвөө эмэгээ болох. Ерөөсөө яг л өвөө эмэгээ хийдэг бол тэгээд юм байна л та. Тэгээд манай өвөө эмэгээ хоолыг гэж. За тийм байна. Яг л өвөө эмэгээ технологи. Тийм байна. Тий, өөр ярих юм байхгүй. Ястаа яах юм бэ? За. Тэгээд чи бас борцтой байгаа шүү. Тийм байна. Бас. За 16 хамттай байлаа. Гэрлээдээ баярлалаа. Амар гоё өвөө эмээгийн арцтай лавшаа. Арцтай гурилтай шилжлээ. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр 5 минут маань ажилладаг. За тэгээд 5 минутынхаа би одоо гэрлэгийнхаа нөгөө шаацсан янз бүрийн гоё эдлэл цуглуулга дээр нь бас их гоё зүйл нэмж одоо 5 минутынхаа гангар шаацангийн дээжээс бас алтан дөрүүдэ гардуулж игээ. Мэдээж дэшээ харсан сав айл гэр болгонд сайхан эдээ ундаа элбэг байхыг бэлэгдэж тийм ээ одоо өвөөс өв бүтээгч 5 минутынх нь манад өөрсдийн арын бэлэг өгж явуулсан байгаа шүү. За баярлалаа. Сайхан шаацангийн дээж байгаа. За хөвгүүдтэй бас бэлэгтэй. Энэ хэвтэ 4 амтны энэ юу гэж юм? Зөв зүй. Яг зөв. Энэ хэвтэ 4 амтны гоё тумбашин одоо юм эвлүүлдэг таазал байгаа зэ. Монгол зургийн аргаар бүтээсэн 500 ширхэгтэй 50-ыг харьцах нь 36 см-ийн одоо хэмжээтэй ийм гоё пазл байгаа. Тэгээ та хоёр гоё хичээлийнхаа бус цагаар амралтынхаа өдрүүдээр нийлж байгаад ивсээд гоё эвтэй байжгаад тэгээд гоё зөв зүйтэй байгаарай. Зөв зүйж эвлүүлээрэ гэдэг ингээд зөв брэндийнх маань бас гардвал өгж байгаа шүү. Нэвтрүүлгийн ивент итгэж 5 минутын брэнд зөв брэндтэй маш их баярлалаа. Монголын хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч их хаан Чингис Улиго. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн хэдэн жилийн өмнө хоёлаа очил та тий одоо нэг хэдээд нэг 8-9 жилийн өмнө ч юм 10 жилийн өмнө халтан дөрөв. За тэр үед одоо яг ингээл эфирийн өмнө байсан байна тийм ээ. Сэтгүүлчийн ажлыг яг
бэлгэцээр хийдэг байсан байна. Айлуудад хоноод явдаг байсан байна. Хүмүүсийн амьдрал тунд ороод зовлон жаргалын мэдрээд явдаг байсан байна те. Одоо ингээд яг эфирх биш боллоо шүү дээ. За ер нь эфирээс ер нь жоох итгэвтэй амьдралаас тий. Арын фронт руу жоох химлээс тий. Ингээд ийм химнэл рүү нэг орж үзье. Тэр ирээдүйнтэй байсан химнэлээсээ тий. Арай өөр юм руу орж үзэж штэ. Энэ хоёрын хооронд ер нь одоо хэр ялгаа байна. Тий. Маш их ялгаа байна. Урд нь бол ингээл 7 хоног тутам айл тоноод юм уу тэгэл телевизэд ажиллаад хурууныхээ уншуулаад л тий одоо ингээд нэг тийм хариуцлах нийт хариуцлагатай ч юм уу. Гэхдээ өөрөө ер нь жоохон бас хөгжих хэрэгтэй гэж бодсон. Өөр талбарт илүү өөр төвшөнд өрсөлдөх хэрэгтэй бай гэж бодсон. Тэгтээ бол би намайг насан туршид телевизийн алтан төрүүл гэж мэдээж ярих баг. Одоогийн амьдрал бол илүү нэг тийм жоохон тогтун маягийн. Гэтэ илүү чаддаг боломж байвал илүү арай өөр төвшөнд өрсөлдмөр байл гэж бодод байна. Тэгээ тэр нь бол одоо тэгээд надад яг телевизийн ритм хэмнэлж амар хэцүү шүү дээ ер нь хэцүү шүү дээ. Өдөртөө хоол идэхгүй байсаар байгаа л нэг оройн тийш айгуул нэг хоошор орж идэл бэлэн хомтой сүрсаар идэл гэж явдаг байсан л үе байлаа. Тийм өдрөөр орж ийн. Тийм өөр мэдээ салбартаа л байна. Гэхдээ арай өөр төвшөнд гоё юм юмэр санагдаад. Тийм. Яг тэгэл бас тэр үеийн одоо телевиз одоо энэ телевизчид юм уу ши одоо энэ видео контент үйлдвэрлэгчид энэ төрлийн төвшин бас өнөө үед гараад ирэхэд бас арай ондоо бас болж л байна л да. Ер нь гоё байна тийм сайхан болсон. Сайхан болж байна одоо тэгэл юм үе дагаал цаг хугацаагаа дагаал бүгдээрээ л бас тодорхой хэмжээгээр өгш. Багсан л. Тийм. Багш та ер нь бол тийм ээ. Одоо чи 9 сарын одоо энэ 26 чинь телевизийн баяр болох ч шүү дээ тий. Манай телевизийн одоо энэ чинь 96 он гэхлээр ч одоо юу 28 жил болж байгаа юм биш 25 чинь тий шүү дээ. 28 жил болсон юм шүү дээ. Тэг яг хөө зүгээр энэ дэш зүгээр телевиз ихэд тухай би бүр ярмаар гинт санацлаа. Одоо би ч нь бол айгу азтай хүн баггүй юу. Одоо телевизийн хувьд бол оюутны ширээний араас 25 дугаар сууг телевизд орлоо. Яваад гүгээд ороход Алтай авир мэд гэдэг аимшигын хоёр телевизийн редактор ноён ориглууд байлаа тий. Тэр хоёроос одоо сурж мэдэх паразитлж болох сорж болох чим шүүсийн бүгдийн авчаасан гэдэг сорсон байгаа байхгүй юу? Одоо эн чинь бол нөгөө хүүхд байхдаа би зарим хүүхдүүдийн хөрхийн өвөө эмээ тэнгэр бурхан болцсон байхад чинь би хоёр эмээтэй хоёр өвөөтэй гэж тийм нөгөө дэггүй насандаа тэнхтэж тий явсан. Тэгэхэд одоо ингэ бодоход бас зүгээр бас Алтай авираа гэдэг хоёр нэг өрөөнд суугаад тавихаатаа сууж байсан хоёр нөхрийн тэр их туршлагын тий бүгд ингэж тэгээд сорж авсандаа бол би бол их хацтай хүн. Айгу хацтай редактор ахгүй. Цагаан 25 дахь суугч бол намайг телевизийн хүн болгож хүмүүлгийн ухааныг сургуулвал яг миний нөгөө өсөж төрсөн нөгөө ахуй маань бол өвөө эмээ маань аав ээж маань ерөөхдөө бол хүн болгож эрүүл сарвал хүн болгож ахуйндаа өсөглөө хүн болголоо. Хүмүүлгийн ухааныг сургуулвал яг 10 жил маань бол атгсан гар шиг хитэн сайхан найзуудтай болголоо намайг. Их сургууль маань бол яг сэтгүүлчийн онолыг надад ерөөхдөө бол маш сайхан заалаа. 25 дугаар сүүглээс намайг ухтаж аваад, твэрч аваад, ур чадвар, практиктай сэтгүүл зүй ямар байдгийг ерөөхдөө бүгдийн энийг хоёр ноён ориглоос ахуулаад тэр хүмүүс баг хамтлан намайг яг телевизийн алтан төрөө болгож усалсан. Тэр нэр олсон нэрээрээ л одоо би жишээ нь үдий зэрэгтэй явж штэ. Тэгээ хүний өдөөс харах нүүртэй. Тэгээд нэг юм одоо яг үүндээ бол нэг хүний цүнх барьж явсангүй нэг хиний намын дуу хоолой болж бэлдагдаж явсангүй саяхан бид нар одоо их хурлынхаа сонгуулийг хийгээд өнгөрлөө одоо тунуудахгүй бас одоо иргэдийн хурлын сонгуул болох гэж байна. Ер нь сайн нам гэж ярьлаа нөө хэн нэг намын дагаж явсангүй гэж тэ. Гэтэ ер нь одоо ингээд бидний үеийн залуучууд аль нэгэн одоо юмны одоо үзэл бодол гэх юм уу те чиг баримтлал өөрийн чир жанжин шугамд нийцсэн ямар нэгэн бүлэг нам эвсэл одоо юу гэдэг нэг юм руу ер нь ингээд орцсон байна. Одоо зүгээр сонирхож л асууж байгаа шүү. Тэ? Аль нэгэн дан эвсэлт байна уу? Одоо эсвэл бол яг чөлөө туран бүтээлчээрээ эсвэл сэтгүүлчээрээ ч юм уу ингээд байна уу? Бас нэг юм үзэл бодол нийлсэн нэг юм хамт олон байна уу? Би ер нь үргэлж сэтгүүлчээрээ байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үргэлж хүнээрээ байна. Их өрөөнүүлдэг хорвоо энэ гэж бас юм яриад байх хэрэгтэй. Би сая зур яг одоо би бол өөрөө чимээгүүл бод. Би сая хүн намд хэлсэн. За. Тэгээд яг би зүгээр бодохдоо үзэл санааны хувьд бол хүн нам ах юм байна, нэрэн цэвэр байна. Хоёрдугаарт би
би зүгээр одоо яг ингэ бодохоор 16 наснаас үндсэн телевизэд ажиллаад хүүхдийн редакцид ажиллаад ингээд тэгэхээр ер нь аягүй идэвхтэй ингээд 22 3 жил ингээд телевизийн салбарт явцсан байгаа байхгүй. Аха. Хэвлэл мэдрийн салбарт. Тэгээ ингээд бодохоор ерөнхийдөө голцвол хүний тухай л ярьж явсан байна. Хүний сэтгэлийг тэмтэрж явсан байна. Тэгээ хүний төлөө байдаг гэдэг утгаараа хүн намд илсэн. Тэгээд яг энэ залуучуудтай бас хүчээр нэгтгэхэд үзье. Үеийн залуучуудтай бас ирэмхий салхитай байж үзье. Одоо ер нь бол хүнд зориулгадаг нэг юм байна шүү дээ. Хүн энд амьдардаг гэдгийг мартцсан юм. Тэгэхээр энд хүн амьдардаг гэдгийг сануулмаар байна би. Улаанбаатар хотод энэ Монгол орн ч хүн байдаг гэдгийг одоо энэ нэг бусад нэг юм дээр байгаа нөхдүүдэд би бол зүгээр сануулмаар байгаа байхгүй. Энд чинь хүн амьдардаг. Энэ Улаанбаатар ч хүн амьдардаг. Монгол орн чинь хүн амьдардаг шүү дээ. Та нар яагаад энийг мартчихад байгаа юм бэ? Тэгэхгүй зүгээр ингээ яасан ч идэж ууж хандгүй. Энд одоо яг энэ ч одоо ер нь бол ойлгочих. Харахгүй гудамжинд одоо 6 настай хүүхэд чинь нэгдүгээр анги охин чинь ер нь гэртээ орой ирэх үгүйж тодорхойгүй шүү дээ ер нь. Зүгээр ингээ басны хоош хараад суугаад бусдыг юу гэх нь гэдэг чанаа суугаад байхаас илүү бас өөрсдөө дуу хоолойгоор бие одоо оролцуулж ийж гэмээр бас өөрчлөлтөөр илүү үуч байх юм билүү. Тий. Яг Алтан дөрөв Ганбаатар гэдэг миний пэйж сая төрсөн өдрийн бэлэг болсон уу 200 мянган дагагчтай болж байна л. За тэрний ихтэй зүгээр 10 мянган үнэхээр намайг дэмждэг бол би тэр 10 мянгатайгаа нийлээд энд хүн амьдардаг гэдгийг л мэдрүүлмээр шүү дээ. Энэ хүүгийн хулгайшуулалт. Тийм өвөө эмээр өссөн учраас бас их ухаанаар хүмүүжүүлэхийг боддог. Их зөвлөлдөж ярилцдаг. Ер нь яадаг. Гэхдээ би нэг тийм хатуу бол биш. Биш. Гэхдээ жоохон бас ядаргаатай байж магадгүй. Ястаа тэр юм байж магадгүй. Энийг цэвэрхэн байгаач те ingaaч тийгаач тэргээд би ч өстө багтаа авд нүдүүлээд муудсан юм алуу аж шиг те. Тийм яриад иддэг би үеийнхээ залуучтай гайхаад иддэг. Өөрөө хүүхд наснаа хүчрхийлж ирсэн юундаа гайхуулаад байгаа те. Тэгээ одоо тэрийгээ тэгээд нэг хүүхдүүд очиод алганы ам суран бус үзүүлэх нь бол заримдаа зөвчих шиг те. Би бол 2 өдөр гарч үзээгүй. Манай аавч надад гар үзэж байгаа. Тэгээд идэхгүй тэр чинь бол цэвэр одоо хүүхдэд бол аюу муу хандлага гэж боддог. Түүнээс зүгээр илүү ярилцах тий. Одоо ер нь зүгээр ингээд сошиалоос харж ах тэр ингээд эргэн тойрон амьдрал ахуйд ингээд нийгэмд оролцоод явж байгаа хамгийн их бүрийн их зар хөдөлгөж хамгийн их стресс өдөртөг зүйлүүд ер нь юу? Бид нар нэгэндээ сэтгэлгүй байгаа л байна. Зүгээр л амар амиа хичээсэн хүмүүс болсон байна. Нийтээрээ амьдарч байгаа. Юу хаанаа ерөөсөн ямар сэтгэлгүй л болсон байна бид нар. Тэгээд зүгээр нэгийг бөөндөө нийлж нэгийг газар доогуур болтол нь хийдэг. Тэ? Нэгэндээ бэлдэгдвэл бөөндөө нийлж бэлдэгддэг. Заримдаа хүмүүсийн хувь хүнийхний ихчлээ асуулыг тэнд нь орхих хэрэгтэй шүү дээ. Тэгээд сошиалаар хүртэл гэрт нь ороо суучих юм те хүмүүс. Тийм шүү дээ. Тэгээд цуг ихнэр нөхөр хүнжилтэн байхад цуг байгаагүй гэж амар дуртайгаа ярьдаг болсон байна. Өөрийнхөө амьдралыг харахаа болсон байна гэж би боддог. Хүний амьдралыг харсаар байгаа л ингээд сайхан ч юм уу муухай ч юм харагдаад байдаг. Тэгээд бид нар айгүй амиа хичээсэн л хүмүүс болсон байна л. Тэр нь л байж байгаа. Түүнээс биш төгжрэл хаанч байгаа. Вашингтон DC-д ч байгаа. Одоо чи бол Америк явчаад сайхан ирсэн гэж байгаа шүү дээ. Сөүлж ч байгаа хаач байгаа. Гэхдээ тэнд ном журмаараа явж байгаа. Тэгэхээр бид нар биел байвал гэсэн ойлголттой. Тэгээд сайхан бид нар хүрэл ковидээс хойш зүгээр нэрээ бодолтой ингээд эмнэлгийн машинд ямар бид нар одоо тэрнээс хойш ямар сүрхий зам тавьдаг өгдөг болчихоо тий. Тэгэхээр эмнэлгийн машинаар ариг зөөгдөж болохгүй шүү дээ. Одоо жишээ тийм биз дээ. Тэгээ буцаагаад ингээд өөрсдөө ингээд бид нар ингээд нураагаад байна. Тэнгүү дахиад бид нар итгэлгүй болоод ирэнгүүт нөгөө нөхдүүд чинь тэгээд дахиад эмнэлгийн машинд яг үнэхээр зүрхэн хаагж байгаа нь л хүүхдээ явж байвал яах юм бэ тэнд чинь. Битгий бас юм сэтгэлгүй юм амиа хичээсэн байл та тий. Юм жоо амиа хичээсэн хандлага амар их байна л гэж бодоод байгаа. Тэгээ жоохон нэрээ хүлгэж явах хэрэгтэй. Мэдээж хүн нэгэндээ гай болохгүй байх нь чухал. Амиа гэхдээ тэр чинь амиа хичээл гэсэн үг шүү дээ тий. Чинь бүгд нийтээр гоё амьдарч байгаа юм чинь бас нэгэндээ гоё сэтгэлтэй байвал гоё юу болов л гэж би бодоод. Тэр жоохон дутаад бүр алуу болцсон. Тэгэл гуцсны цаанаас зүгээр ингээд нэг юм хүнийг доромжлох асуулсан. Гэхдээ яг энэ бол сошиал өөрөө характер нь л да. Их тэгэл ингээд ингэж нэг шүүмжлэх нь хаашаа. Гэхдээ их л амиа хичээсэн хүмүүс л болсон байл гэж би бодод. Энийг одоо тэгээд яаж өөрчлөх ёстой юм байгаа? Одоо яах ёстой юм байгаа? Одоо тэгэл тэр хувь хүмүүсийн одоо сэтгүүтэй ажиллах л одоо шаардлагатай юм шиг байна л да тий. Туулах ёстой замаар туулаад байна гэж би ойлгоод байгаа. Гэхдээ нэг үе бодвол Монгол улс сайхан хөгжиж байна. Бид нар бол хитрхи яарад байгаа нь үнэн баг. Гэхдээ бид нараас энэс илүү хурдтай байх боломж байх шиг байна.
Тэгээд улс төрийнх нь ихлээр одоо хэдэн тэр бомаар нь идээд байгаа мөртлөө намайг ягаад банкны зээлийг нэг сар өнгөрөөсний төлөө шүүгийн шийдвэрт өгөөд байгаа ингэж уурлаад байгаа байхгүй юу? Бүгдээрээ тэгээд сэтгэл зүйн юм гүн уналтанд орцсон. Тэгээ энэ нөхдүүд нь төрийн албаагч 92-ийн хооронд ингээд яс хаяастай. Энэ хоёрын хоорондоо гудамжиндаа зодтолтоод байдаг. Офисынхаа өрөөнд хэрэлдээд байдаг. Нөгөө нөхдүүд нь ингээд нэг юм байгаа энэ дээр нь өөрсдөө дарга явагдсан нэг юм хөгийн хулгайч нар байгаа дээ л. Уг нь бол бидний ажилчид шүү дээ, тий. Уг нь цалингийн бид нар төлж ийн гарч фикстэй цахилгааных нь офисынх нь мөнгөний төлж ийн. Тий, утасны тий цалингийн тавьж ийн. Маа бензин хоолонд бүгдээ. Тий, ус цахилгааны мөнгөний төлж явахад өөрсдөө дарга нар гэж бодсон. Тэрэндээ гүн бат итгэцэн энэ хандлага малгас содож салах хэрэгтэй. Тэгээ бид нар иргэд бид нар ч өөрсдөө тэгээ өөрсдөө жирийн иргэд идрэж яриад байгаа. Өөрсдөө төрийн ирэх барьж байгаа хүн гэдэг ерөөсөө бидэхгүй байгаа юм. Ингээд дээрлгүүлээд илэг бариулаад бүр амар болцсон одоо ингээд. За тэгээд хоёулаа улс төр ярихаар уус тэгэл боо. Би бас тийм улс төрд бас таатай бишээ ер нь. Бас их таатай биш. Тийм. Гэтэ одоо бол жоохон сонирхоод жоохон хүн амьдардаг гэдгийг сануулмаар байна. Биднэрт. Одоо тэгээд бид өөрсдөө бас тэгээд ингээд за улс төр сонирн биш гэдэг хаяад байх тусам юм одоо цаашиж яваад байгаа тийм. Лож дээрлэхэд байгаа тийм. Дээрлэхэд илэг бариад. Цаашдаа эфир юм гарах уу? Гарна шүү дээ. Яг одоо энэ чинь миний амьдралын амар тийм газар нутаг шүү дээ. Ер нь бол тийм тийм газар нутаг тийм миний талбар. Тий тэгээд гоё юм уусаал хийх юм төлөвтэй байгаа, төлөвлөгөө байгаа. Тэгээд эндээсээ вирусээ холдно гэж байхгүй. Вирусын уцаар бичлэг хийж мэгээд ингэж хийж чадахгүй байгаа. Одоо сурмаар шүү. Мэдээж телевизийн би бол ерөөсөө өөрийгөө зүгээр телевизэд байж байгаа л ерөөхдөө бол сайхан одоо энэ сайхан гоё хөгшөрөх байх гэж боддог ер нь. Тийм. Гэхдээ нэг одоо сэтгүүлч болгон чи өөр ингэс нэг юм аргаар нэг уулын оргил руу явж штт те юу гэдэг цензургүй яриг юм ухээс болно юм арай өөр хэлбэрээр ярьцлага хийж дээ те өөр өөртөө зам өөр өөртөө за тийм нөгөө талд нь өөр ярьцлага хийж байдیں۔ Ингээ явж би бол бас нэг билээс нэг чулуу барьчаад уулын орой дээр нэг овгон дээр явж тавих явж байгаа штт бүгд л би бол арай нэг тийм эрэг талаасаа хүн талаасаа ерөөдөө ярьцлага маягтай л тэр уулын орой л нэг чулуу өрсөлжэл овгон дээр тавих гал явж байгаа л юм тийм л ерөөдөө жанрын маягтай тэгээд тэрүүгээрээ л явах бах. Түүнээс биш нэг хамандаа хор бодлогочаал вакцинда хутах хийчихэл тэг яваад аймааргүй байна. Тэгээд уусаа тийг характер надаас гарахгүй юм шиг л. Тийм ээ. За өглөө ер нь хэр иртчихээл. Хөвгүүд бол иртчих. Одоо ялангуяа хичээл орчих. Тий. Тэгэхээр түрүү нөгөө манай эхнэр хэлж штэ нөгөө ажил төрөлтэй байгаад шүн мөн ингээд оройтож орж ирэхээр маргааштай ер нь жоохон унтаж мунтах маягтай. Амардаг. Хурууны хээ бит хоёрын тэнд очиж уншуулдаг. Гэхдээ нэг зоргоороо ажиллаад байдаг юм бол байхгүй. Тэг өглөөрт босвол босох ажилтай бол ямар ч суулгүй босно. Том хүү маань бол дүүгээ бүтэн босгоол хувцлал шүүдэгээр амаа угаагаал өөртөө цай аяж угаал. Тэг яг ер нь бол ээж нь бол яг амарсан гайгүй байхдаа бол цай уун дээр бүдний бэлдэж өгнө. Ээж ядарсан байвал би босоо бэлдээд өгчнө. Үгүй хоёлоо нормацсан байвал өөртөө цайгаа хийгээд болчихно. Ах бол мундаг манай. Тэнгэр бол үнэхээр мундаг байна. Ээж ингээл байхгүй ажил төрөлтэй байхад бол аав бол асуудлыг бол старыг баттаа асуудал байхгүй юм тий. Гөгөө яг хоолндоо бол хий чин түүнээс ш эхнэрийн хөлийгээ суудаг бас нөхрүүд байд юм байл шүү дээ. Байна шүү дээ. Яг нэг мактагаа ингээ өдөрлөөрөө үнэхээр хийгээд чүрхий хийж чаддгүй юм шиг тий. Олон ихнэртэй өссөн энэ төр. Би ч бол айлын том доороо ганц охин дүүтэй хүн баггүй. Яг яалцч хийн. Тий. Тэгээд оюутны байранд бас байсан. Хотын хөвгт мөртлөө оюутны байранд байсан. Тэгэхээр чинь оюутны байранд өөрөө л бас хоолоо хийхгүй бол хийж хийхгүй. Хөвгт яг оюутны байранд болдог гэсэн. Гэхдээ тэр яг нөгөө ээж маань бас нэг Солонгос руу Солонгос рууч бас ажил хийхээр бас явсан шүү дээ манай. Би ч Солонгосоос ээж дээр очиж танаа тоног хийсэн шүү дээ. Бид нэрс ээж дээр очиж хонох хэрэгтэй, ээж дээр очих хэрэгтэй гэдэг утгаар. Тэгээ би ч бас энд байхдаа яг юу н оюутны байранд дүр байгаад үзье. Тэгээ дөрөв оюутны байрыг байдаг өрөөг би ганцаараа түрээслээд тэгж бас ажил хийдэг. Биз Монголиас сонинд бас би нэг сурвалжлагч, цэвэрлэгчээр ороод тэгээ сурвалжлагч болсон. Тэгээд бас нэг тэгээ цалинтай. Тийм ээ. Өөрөө бас нэг юм үзүүлээд шүү дээ. Тий. За. Сайхан ярилцлаа. Гэлаалаа ирсэн. Энд ороод ирсэнд уучлаарай. Тэгээд орц урилгыг бас татгалзахгүй хүлээж аваад өөрийнхөө хөтэлдэг байсан нэвтрүүлэгт бас өөрөө зочноор оролцож илэн далангуу сайхан байсан. Настайс баярлалаа. Баярлалаа. Би одоо бүр та нараас илүү манай гэр бүл илүү баяртай байна. Баярлалаа гэдэг. 25-ийн хамт олон маань ирээд ингээд
нөгөө миний урд нь яг амьдрж ирсэн гой камерууд зоогоод энэ төр байх чинь гоё шүү дээ. Ирсэнд баярлаа, сайхан байл. Тэгээ сайхан тухтайсаа унтаараа. Тэгээд энэ хангаа шиг ирчүүдий чинь тэгээ хаана багтаад иглээ. Бид ингээд зочны өрөмөрөө бодон нэгээрээ тэгэл бичлээ. Хайсаандах шүү дээ. Тийм ээ. Яг тэгээд яг сайхан хүмүүс шок биш шок байх нь жоохон том шок авч яваад таахгүй. Тэрийг тэг ингээд бариад яваад тахтай гэдэг хөвгтэй. Машин бол байж байгаа шүү дээ. Шок авч шүү дээ. Тийш бас жаргалтай үед танаа тонч юм да. Жаргаж өгч. Санаад өшөрхөд байгаа юм шүү. За авах заасаа гамраа. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараар ивэсэн ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Ширэн дээрээ дэлгээстэй шинхэн номын сайн байна уу? Ногоо навцсан дэлгсэн улаас хайлаа сайн байна уу? Нэрхөө. Атмануудаас ирэх гэж байна. Бошорей. Одоо юм цаан болчихроо болчихроо. 6:30 болж шүү дээ. За нэг цагаас өнөөхөд сэпгэл босчих юм яа. Тачвар сайхан боллоо. Дуцмааж нэг хэрэгтэй хэрэггүй юм үүсэнд харамлаа гэдэг. Тэгээд унтахгүй тий. Тэр л одоос яха эрт унтаж эрт босч явахгүй бол хүүхдүүдийн сургууль цэцэрлэг эхэлчихээд хүчээ. Яач л та. Манайх 3 штэ. Баг нь баг ахгүй цэцэрлэг. Тэгээс 2 том агаа бол бас. Бүр ойтон 11 дугаар анги манг. Тэр хоёр бол асуудал баг. Ажил байгаа. Гадуур явах гэж ажил байгаа. Тэгээд бүглээс үүдээ гоё юм байна. Тэмдээ одоо ярих чинь баггүй. Одоо яалтаа чинь. Тэгэл арай л хэтэрхий юм нөө тий. Энэ Улаанбаатар хотод хүн амьдардаг мартцсан юм шүү. Хүн амьдардаг гэдэг л мартцсан шүү. Нөгөө 69 их сайн машин юм аа Оросод. Дотор нь хүн сууна гэдэг л ерөөсө бодоагүй байгаа гэдэг шиг. Яг л хэлж байгаа юм тий. Зүгцэл болоорой. Өнөөдөр ажил ихтэй. Ер нь ойрын одоо төлөвлөгөө гэх юм уу? Зорилго гэх юм уу? Яг нэг гоё нэвтрүүлэг эхлүүлмээр байна. Тэгээд тэрний бэлтгэл ажилд ер нь ихэд орцсон байж байгаа. Яг гол ажил яг зүгээр жоохон нөгөө намамд одоо хэлсэн юм тэр болохоор яг зүгээр тэр намын нөхдөд ажилласан юм л юм байна түүнээс тий. Гэтэ нөгөө оож цаад хүмүүс яг жоохон бууч бодоод байт юм шиг юмаа. Тэгээд би ч арай тэр талын хүн биш. Мөнгө төрхтэй болцсон болоо ч юм уу те. Намдэлсэд тэр тийм бол байхгүй. Манай чинь манай гэр бүл чинь бол яг л залуу гэр бүлийн л байр эзэгтэй. Тэ шүү дээ. Тэгэл зүгээр урд хажлаа ингээл явж байгаа л болохгүй. Хинч гайвуулахгүй. Тэгэл явж байгаа нэг манай гэр бүл Андравбаатарын тухайг юу? Тий. Яг зүгээр тэр нэрээ ямар очиртай юу? Яг нөгөө өвөө өдөр өссөн болохоор л өвөөгөр өнгөрөх гэхгүй юу санаа. Манай өвөө дандраа ч болрын бүр хангаа хүн. За. Тэгээд дандраа төршиж болны бүр хангаад байдаг. Манай өвөө яг манай өвдөд цэцүү байсан. Тийм үү? 1914 онд төрсөн. Тэгээд яг тэр нутаг орондоо хийдэд за дашчээлэн гэдэг л ямар хийдэг тэрэнд хоёлоос ороод тахилч гэдэг шүү дээ. Тахилч яах вэ? Яг лам хийс илүүгээр. Тийм. Ахын ажил. Дараа юм ингээд явж идэг шүү дээ. Тийм ахын ажил хоёлоос. Хоёул найзууд сүлд гоё зургууд байд юм лээ. Манай өвөгийн 70 насны одоо 84 он болж таарах нь. Олж авсан уу тэгээд зургуудыг. Тийм яг хамгийн гол юу гэхээр нөгөө манай дондог ах чинь өөрөө пианоны үнэнд ажилдаг те нөгөө хүмүүс. Нөгөө нэг аппарат аваад угаалгаад ингээд хадгалсан юм байт. Тийм манай үеэлэх махаа үр дээрээ суудсан ч ах шигтэй. Би яриа төрөөг байх нь шүү дээ 84 он гэхлээр чи 70 насны юм. Тэгэхээр манай хоёр бол баабыг хонд тулгаж явж байсан хоёр байхгүй юу? Баабыг. Тийм 45 оны чөлөөлөлтөй айманд чи өвөр Монголын жинхэнэ хүртэл ингэж нэвтэрж байлдчихсан хоёр гараа багтах байхгүй. Гой сони юм те? Тийм яг. Тийм байна. Миний өссөн гэрт чинь Дандрбаатар тэр чинь
өөтөө эмигийн цаг уугаад өөдөө хондоо толгож ирсэн байна шүү дээ. Тэг бүр бахын найзууд хоёлаа. Юм байлээ. Гоё. За тэгвэл ойрдоо ямар ч гэсэн нэг сайхан шинэ контентыг хүлээж авах юм байна. Ихтүүлэх бодол байгаа юм байна тийм ээ. Одоо дээр л одоо тэр хвцаал нь эхлүүлнэ. Гэтэ яг хөтэ одоо ярилцлага хийх бах тоо тэгээ. Гэтэ гоо сонирхолтой гоё хий. Сайхан шүү дээ тийм шүү дээ. Ер нь хэвдүүл боломж барыг ярилцлага шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь ярилцахгүй юм уу? Юу ч ярихгүй юм шүү. Эртний очиж ярилцж чинь. Зарим студиудад ярилцж чинь. Зарим нь байгаль хангаад ярилцж чинь. Зарим нь ажлын байран дээр нь ярилцж чинь. Одоо ингээл бүгд л ярилцлага баг. Хүн шаараа яваад байгаа. Тийм л учиртай л юм. Яг сургуулийн унаа нэрээд авчт юм уу? Би бол одоо манайх чи ажлынхаа унаатай явна шүү дээ. Ой, энэ чи юу яа гэм аа чи хөргөж өгтөө өгнө. За. Агуул найдвартай болохоор UB cap дууддаг. Тэгээ UB cap ихэд дагшрыг би бас хэлчмээр байгаа. Аха. Та нар одоо ер нь энэ ачааллын үе мууэр ингэж заваа байха болоо. Заавал 3000 төгрөгийн нэмэгдлэг гэж дуудахаар авдгаа болоо. Шүү дээ. Дуудангууд ачааллтай үе гэдэг. Нэгэндээ бас хандлагатай гоё хандлагатай байна. Тэ. Сонсож байгаа бол тийм. UB cap-аар өөрчлөлт дуртай. Гэхдээ ер нь жоо айтайхан баймаар байна. За юм үтсэн баймаар байна. За ээж ажил бол одоо ястаа ингээд эд байгаа үе. Одоо нөгөө сайн өдөр чи хийсэн юм бэ? Маргааш. Оо. Өнөөдөр маргааш тэгэл би одоо байх нь. Ажилт нас туслах уу? Гүү би мэдгүй юм чинь. Өстө оролцохгүй юм. Өстө оролцохгүй. Муухай байж жилгүй, сайхан байж жилгүй. Аль нь яг муухай яхаа мэдгүй. Мэдгүй юм дугаа байсан дээ. За сайхан шинэ өрөвдөө. Талах хэднэ. Тэгвэл машин. Та нар машин яваад манай аваа хөрөөр өгч ш. Болно шүү дээ. Яа хамт 25-ын машин. Тийм шүү дээ. Тэ? Өндөр хөргөтэй хамт яваад яаж ханаас нэг удаа хөргөж өгөн чинь. Тийм. Тэ? Ханаад явсан гэрийн гишүүн байна. Тэ? Өндөр бас нэг гэрийн гишүүн байна. Юу нэг юм хөлтөд байсан. Оо. Баг жоохон ээж юм уу? Хангаа ээжтэй адилах юм аавтай адилах юм уу? Ээж юу? Оо, хэрэгэлцээ авах. Явж бодох юм шууд хэлчихдээ ээж юу. Тэнгэрийн бол аавтай адилах юм бэ? Тэгэл багыг хавсан байсан гоё байгаа шүү дээ. Урсан жимс модсоо гоё гэж дээ. Тэгвэл ийм гоё жимснүүд байна. Аавын зүр нүдний шидний имиж бүгдээр нь байна. Тэгвэл бол асуудал байхгүй тий. Тэгээд шилмэл зүгээ тогтчтой юм л шүү дээ. Багаас нь ингээ зүгэл. Тий. Багаас нь зүгүүд яхах сайхан тогтоод. Хоёр гүзээ авчих. Агаан бол болцсон. За. Нэг гүзээ авчих. Жөх сайхан заагаад мөрөн болгохгүй юм. Сурч. Уруулаа хамт явах юм шүү дээ. Хоёр хат маань аваад явъя да. Сурвалж явах дуртай. Бодортой. Тэ? За хүүхдүүд аваад явъя да. Тэгээд нэг удаа хичээлт нь өргөж игээд болж одоо. Тийм ээ. За тэгээд явж байсан. Гэртээ сайхан тогтоод ухтай хоноолж хэлэн далангуу сайхан ярилцаж нэг өдрийг хамт өнгөрүүлсэн явдалд туйлын их баярлалаа. Танай гэр бүлийн гишүүн байх таатай сайхан байлаа. Танайцтайхаа цаашдын ажил хөдөлмөр, зорьсон зорилго бүх зүйлд нь одоо бүх үзэгчдийнхээ өмнөөс өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Гол нь сайхан эрүүл сар болгоогаарай. Тийм ээ. Тэгээд алс холын Америк орондоо охиндоо бас бидний мэндийг уламжлан дамжуулаарай. Цэгэрлэгтэрээ бас охиныг үзэж байгаа бол гэртэн нэрээ тоноод явлаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье гэж бас дахин уламжлая. Тийм ээ. Танаа дөрөвчөнд дажгүй байна. Дажгүй байгаа юм байна. Санаа зовх юм байна. Тий. Эсэнд баярлаа. Тэгэхээр таатай сайхан байна. Тэгээд өөрөө мушаг хурж явсан учраас энэ нэвтрүүлгийн ингээ залгамж чалаа болоод өдөө хүртэл явж байгаа их таатай байна. Тэгээд сайхан байна. Манай гэр бүл явжсэн сайхан дурсамж байна. Тэгээд бас нэгэн сайхан шин төг бүтээгээд гарч байгаа да. Харин тэглээ үнэхээр сайхан байна. Баярлалаа. За. Аны селфи хийч. Оо за тгий нэрээ тгий те. Нэрээ тгий. Би бас нэг ганц селфитэй чинь. Ийм штэ нөө заргацны мөр услах уу гэж. Харин тий. Мартаад шүү. Аваа. За.
За бака. За амжилт. За сайн сууж байгаарай бака. За эргээд уулзах ерөөл тайлбар. За тэгье. За. За наш. За. За. Хангаалын сургуулийн юм биш үү те? За залуучууд баяртай хангаа. За онц сураарай. За амжилт. Онц сураа шүү заяа. За бүгдээ баяртай. За хэрхэн үзэгчтэй энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Магадгүй дараагийн дугаард танай тооно. Баяртай үзэгчтэй.